Оройн дургийн үзэгчтэй шинэ оны эхний зочноор математикч Эсрэнгийн Санчиргоо оролцож байна. Тэгэхээр өнгөрсөн жилийн сүүлчийн зочноор мөн математикч оролцсон та бүхэн санаж байгаа бах. Сонгуулийн шинэ хуулийн талаар би Ламзуугаатай ярилцсан. Тэгэхээр Ламзуугаа бол бас математикч хүн л дээ. Тэгэхээр өнөөдрийн зочин маань бол нэг улс төр мэдээж ярихгүй. Тэгэхээр математик завгуурчлал, математик арга ер нь энэ болгон бол энэ шинэ техник технологид бол маш чухал гол байр суурийг эзэлдэг. Тэгэхээр та ярьжсэн 2007 онд хотын агаарын бохирдлыг бууруулах мастер төлөвлөгөөд боловсруулахад оролцсон гэж та энэ талаар нэг товчхон ярихгүй юу? Энэ түрүүний сонгуулийн үе байсан. Тэгээд хотын агаарын бохирдол гамшигын хэмжээнд төрлөө. Гэт ингээд ийм мастер төлөвлөгөө боловсруулах араа хотын захиргаанаас шийдээд ингээд ийм мастер төлөвлөгөөг боловсруулах ийм ажлыг бид нэр хийсэн юм аа. Бид нар гэдэг маань хэн? Манай Жэмер гэж компани оюун профессор дэргүүлсэн. Ийм компани бид нар нийлээд юм дээр ажилласан. Өөрөөр хотын агаарын бохирдлыг бууруулах төлөвлөгөө хийгдсэн. Үр дүн ямар болсон? Үр дүн харахгүй. Шалтгаан та нар муу хийсэн гэсэн үг үү? Гэхдээ энэ бид нар хийсэн төлөвлөгөөгөө хотын захиргаанд танилцуулаад ингээд их хурлаар оруулна гэсэн. Тэгээд их хурлаар оруулаад яг бас жоохон хэрэгжүүлэхэд хүндрэлтэй гэсэн ийм хариулт өгсөн юм шиг нэлээ. Шалтгаан юу яагаад хүндрэлтэй гэж? Тэр нь одоо нөгөө санхүүгийн механизм гэж бид нар боловсруулсан байхгүй юу? Энэ хотын агаарын бохирдлыг бууруулахын тулд улсын одоо төсвөөс одоо ганцхан тийм төсвийн чанартай ийм хөрөнгө оруулалт бол юу гэдэг хөрөлцөхгүй байна. Энэ дээр бол ард түмийг оролцуулсан бүх энэ бизнесийг татаж оролцуулсан юм тусгай санхүүгийн механизм байх хэрэгтэй юм байна. Ийм санхүүгийн механизмыг хэрэгжүүлэхэд тулд нэлээд олон хуулиудыг өөрчлөх хэрэгтэй байсан юм л да. Тэгээд тийм учраас энэ олон хуулиудыг өөрчлөх юм чинь бас хүндрэлтэй байсан юм билгүй. Хуулийн дэвшиж мөнгөндөө л байсан болоо гэж би бодох юм. Гэхдээ мөнгөө бол бид нар их олон тэрбумаар болох юм шиг яриад байна лээ. Тэнд бол их олон хууль байгаа л да. Энэ төлбөрийн янз бүрийн торгуул, татвар, янз бүрийн хуулиудыг өөрчлөх. Тэгээд тэрний зохицуулах ийм хуулиуд бас өөрчлөх их олон юм байсан л да. Тэгээд тэр учраас энэ хүндрэлтэй байсан болов уу гэж бодсон. Та Москвагийн багш их сургуульд математикаар суралцсан гэсэн математикч мэргэжилтэй тийм. Сургууль төгсөөд хаана ямар ажил хийв Монголд ирээд? Төгсч ирэнгүүтээ нэгдүгээр сургуульд математикийн багш хийж хагаад. Тэгээд сургууль хүмүүжил ухааны хөрөөлөнд эдэмшлийн ажилтан болоод тэгээд багшийн мэргэжил дэвшлэх институтэд заах арга зүйч ажиллаад ингээд дараа нь компаниуд байгуулад компанид ажиллаж байгаа. Дараа нь энэ юунд мастер төлөвлөгөөнд ажиллаад дараа нь энэ соёл эрдэм сургуульд захирал хийж байгаад ингээд тэтгэвртэй гарч ирээд байж байгаа. Ер нь монголчууд математикт монгол хүн ер нь хэр сайн бэ? Эсвэл муу вэ гэдэг юм уу? Монгол ер нь математикийн хөгжлийн түвшин хэр байна? Таны бодлоор? Математикийн хөгжлийн түвшин одоо сэтгэлгээний тэр боловсрол гэдэг юм соёлоос болдог юм л да. Зүгээр дандаа хуулаач гэдэг юм уу, цээжлээч гэдэг юм уу, өчн болохгүй бол математикийн сэтгэлгээ бол явдаг. Математикийн сэтгэлгээ цаана тэр загварчилсан тэр ухт хүнийг цөмийг харж, одоо нүдэндээ харж сэтгэж ингэж юу гэдэг тодорхойлж байж математик ойлгодог байхгүй юу? Тэрнээс зүгээр хэдэн томьёос ороод хэдэн бодлогуудад тэргээр явдаг. Тэгвэл одоо бол зүгээр би бодож байгаа тэр Монгол орн үнэхээр хөгжиж гэж байгаа юм бол 8 сайн хийдэг хүмүүсийн сайхан амьдрах биш тэр математик сайн одоо хичээлдээ сайн шинжлэх ухааны сайн тэр нөхдийн үр ачаар Монгол орн хөгжих бол одоо тэрнээс Орос хятадын орнд сайн гахаж өссөн хүний ачаар Монгол орн хөгжинө гэж байхгүй л байна л. Хөгжинө гэдэг чинь бол яадаг гэхээр энэ технологи, менежмент
дизайн дээр хөгждөг. Яаж ингэж дизайн гэдэг чинь одоо юу гэдэг зохицуулах тийм ээ. Энэ одоо зурх одоо энэ боловсруулах тэр юм дээр хөгждөг. Ийм учраас тэр технологи энэ юугаа менежментээр сайжруулж хөгжих хэрэгтэй л доо. Тэрнээс зүгээр хүний хийсэн юмыг хуулаад ч юм уу тэрнийг авч хэрэглэсээр гад манай улсууд хөгжихгүй. Цаана бид нар өөрснөө хөгжихэд өөрснийхөө технологи, өөрснийхөө тэр гадны шин технологиг өөрсөндөө нутагшуулж манай Монгол улс хөгжих хэрэгтэй. Би зөвхөн өөр нэг асуулт таны энэ ажилтай шууд холбоог нэгдүгээр сургууль багшилж байсан гэн одоо нэгдүгээр сургууль багшилж байсан таны шавнараас өнөөдөр Монголын олон нийтэд танигдсан тийм хурсууд байдаг. Олон хүн байгаа. За би жишээлбэл 9 дугаар ангид нь Батүл гишүүнд хичээл зааж ирсэн. За. Тэгэл манай сургууль. Таныг одоо таних уу? Танилгүй хаяа уулзсан. Баатар Батүл маань хэр сурлагатай хөдөөд. Сайн сурлагатай. Тэгтээ жоохон хөдөлгөөнтэй. Тийм хөвгт байсан. Та өнөөдөр надад тийм технологийн талаар нэг хэд хэдэн юм хэлж өгье. Өнөөдөр үзэгчтэй хэд хэдэн нэг төсөл хийсэн гэсэн тийм ээ. Тэр талаараа тайлбарлаж өгөхгүй. Тэр манай компани ер нь нэг 9 компани нийлээд энэ хотын агаарын бохирдол улс орчны бохирдлын эсрэг технологиуд боловсруулад нэвтрүүлэх гэдэг юм л да. Энээс жоохон эхнээс нь тайлбарлах юм бол энэ агаарын бохирдлыг бууруулахын тулд манайх энэ хог хаягдлыг дахин боловсруулад энэ хөөсөнцөр блок үйлдвэрлэдэг тийм технологи боловсруулсан. Тэрнийг математикийн топологийн аргаар өрөөд тэгээ дотор нь энэ нь бол хямдхан тэгээ дотор нь дулаалгын материал хийдэг ийм шин технологи. Тэгээ тэр дулаалгах материал нь юу хэрэгжилж болно? Модны үрсэж хийж болно. Тариалангийн одоо сүрлийн үрсэж хийж болно. Энэ хаягдл нооснуудыг хийж болно. Чулуун хөвгөнд хийж болно. Ингээд хямдхан маш дулаан хадгалж чаддаг тийм технологи боловсруулад энийг энэ хотыг тойрсон одоо энэ 180 мянган айл байгаа юм л да бид нэр тооцоогоор энэ айлуудад энэ байшингуудын дулаан ийм аргаар барьж өгөх юм бол энэ хямдхан учраас энэ төлбөрийн чадвар муутай айлууд бол хэрэгтэй. Цаашаа энэ дулааныг хадгалснараа бол нүүрс одоо янз бүрийн элдв энэ агаарыг бортуулж байгаа зүйлийг бол эрс багсгчулж байгаа. Одоо дөрвөн энийг харуулж болох уу? Энэ одоо нөгөө энэ юу нэ хан байна тийм ээ? Тийм. Энэ завсар нь болохоор одоо дулаалгын материал. Дулаалгын материалыг хийгээд. Тийм. Энэ гадна байгаа юу бол блок тэр хөөсөнцөр блок. Хөөсөнцөр блок. Хөөсөнцөр блок бол тэр математик. Энэ бол одоо зузаан хэр зузаан хан байх вэ? Янз бүрээр хийж болно. Өөрөхөөс 30 см-аас 50 см, 60 см ч өөрийнхөө тэр хэрэгцнээс тий өөрийнхөө тэр та үүнийг чинь одоо жирийн топын хантай жишиж үзсэн үү? Жишиж үзсэн. Жирийн топын хантай бол жишээд бол энэний дулаан барих чадвартай тийм ханыг өрхийн тулд метр 50 см юм. Энэ бол 50 см метр. Тий, метр 50. 3 дахин 1 км шүү дээ. Тий, 3 дахин 1 км. Тэгээ манай юу ч нь бол тэгээ энийг одоо амьдралд хэрэгжүүлэхэд юу сад болоод байна? Амьдралд хэрэгжүүлж яагаад болохгүй вэ? Гэхдээ тэгэхээр эний чинь үйлдвэрлэж эхлэхээр эргэлтийн эхлэлийн хөрөнгө дутагдаад байгаа байхгүй. Тэгээ эхлэлийн хөрөнгө бид нар ч ингээд олох хөрзөгч нь олдохгүй байгаа. Тэгэхээр шин технологиг нэвтрүүлдэг тийм санхүүгийн механизм манай Монголд байхгүй байхгүй. Ялангуяа ногоон технологиг хөгжүүлэх нэвтрүүлэх асуудал дээр бол олон улсууд анхаарал тавьдаг л дээ. Бүр татвар авах байтугай субсиди нөгдөг тийм ээ. Гэтэл манайд бол энэ шин технологи ногоон технологи байтугай зөвхөн шин технологи нэвтрүүлдэг ийм санхүүгийн механизм байхгүй байхгүй. Гэхдээ ч сүүлийн үед ч одоо бүгд л одоо ногоон гэж яриад болчихсон ба шүү дээ. Улаан намч ногоон гэж яриад одоо цагаан гэдэг юм намч ногоон яриад ногоороо нөхдүүд нь ч ногоон. Тэгэхээр энэ санхүүгийн механизм ийм байхгүй юу? Энэ шин технологи гэдэг чинь одоо бид нар энэ патентыг авчихсан шүү дээ. Энэ оюуны одоо юуны газраас бид нар патентыг аваа. Энэ патентыг чинь аваад чадсан банкнд ингээд тавихаар зэрэг банк бол энийг чинь тоож авахгүй байхгүй. Энэ бол зүгээр цаас болчиход байхгүй. Гадаад орнд бол энэ санхүүгийн механизм гэдэг чинь яа гэхээр цаана маш их санхүүгийн болчихсон. Тэр барууны оронд очил энэ чинь хэдэн сая доллараар үнэлэгдэх патент хийж авдаг үстэй. Тийм ээ. Одоо ингээл нэг шинэ цаг нэг шинэ патент яхад бүх
цаана нь бол энэ чинь нэвтрүүлэхийн тулд сангууд байдаг. Барцаагийн дааж идэг. Тэгэхээр банкуд бол тийм юмд бол маш дуртай зээл өгдөг байхгүй юу? Барууны оронд. Тэгээд тэр зээл чинь бол эргээд маш үржиж ингэж ашиг олдог учраас тэд нар чинь их дуртай байдаг. Манайд бол энэ патент бол зүгээр цаас болчиход байгаа. Манайд тийм сангууд байдгүй шинэ нэвтрүүлэх сангууд. Хин энийг хийх ёстой. Засгийн газар хийх төр хийх ёстой байгаа ч. Энэ манай хууль тогтоож байгаа газрууд энд нь хуулийг гаргаж өгөх ёстой. Энэ сангуудын засгийн газар нь байгуулах ёстой. Ингэж энэ юм чинь явахгүйс ш манай зүгээр би нэг ганцаараа энэ чинь хийчихэл энэ чинь би нэвтрүүлээ гэл ингээд авах чинь одоо ямар ч юмгүй. Гэхдээ зарим үзэгчдүүд бол сонир санагдаж магадгүй л дээ. Та математикч юм. Цэвэр технологийн төвийн захирал гэж байгаа тийм. Тэгэхээр математикч хүн яагаар ингээд барилгатай холбоотой юм. Тэгэхээр энэ бол яг цэвэр барилгатай холбоотой ш ерөөсөл одоо өөрөөр хэлбэл энерги хадгалах айл болохоор зүгээр алдах биш тийм ээ. Өөрөөр хэлбэл математик завгурцлал гэдгээр одоо ирээдүйн хөгжлөл тодорхойлогдно гэж та хэлэх гээд байна тийм. Гой энэ бүх юмны шин цаана бол дандаа математик явж байгаа хгүй тийм ээ. Одоо ингээл цаг гэдэг чинь математик явж шүү дээ. Ингээд тийм учраас энэний ханны санд дандаа математик байгаа хгүй. Дандаа тооцоо, дандаа юмуд загварчил явж байгаа хгүй. Энэ чинь топологи арга гэдэг чинь энэ чинь цаана математикийн загварчлаар явж байгаа учраас бүх юмны үндэс бол математик л байгаа хгүй. Энийг та тэгээд энэ яамдын сайд нарт юм уу танилцуулж үзсэн үү? Энэ энэ тэнд ингээл цөмөрөнд л танилцуулга бичиг одоо төсөл мөс бэлдээл өгдгийн тэгээд ингээ явсаар гал тэгээд хариуцагдсангүй л буцаад ирдэг шүү дээ. Гэхдээ таны шинэ санаа гэдэг юм уу патент гэдэг юм энд бол Монголын парламентны хүн гэхгүй л тэр ямаанд бол тэгээд хэдэн дээр муумарын засчил ирэхэд тэгвэл та энийг жишээ Америкт байдаг юм уу Канадад энэ патент яагаад болдгоо тэгвэл хэдэн сая доллараар л аавна хэвчээ. Тэгэхээр энэ Монголын патентыг Америк бол одоо хүлэн зөвшөөрөхгүй байхгүй тийм. Гэхдээ тэнд нь очиод та тэгвэл зөвшөөрөх хэмжээнд нь хийгээд. Тэгэхээр би тэр Америкч аваашаа тавих хэрэгцээ чинь бас л би тэр Америкийн тэр нөгөө оюуны өмчиг газарт нь мөнгө төлж тэрний шин баталгаажуулах хэрэгтэй шүү дээ. Тэгэхээр тэр дахиад нөгөө санхүүгийн юм гаргаж байгаа байхгүй. Нэг мөнгө нь байхгүй. Тэгэл ингээл хэцүү байл. Үзэгчтэй тэгэхээр миний зочин бол бид нар Багдаа би Багдааг надаас авах хүн олон 40 мянгатын байранд байсан. Та бүгд одоо миний үеийн надаас дээш насны улсууд бол мэдж байгаа. Боловсролын сайд Эсрэмгаан хүү юм байгаа. Эсрэмгаан бас математикч юм байсан. Та математикч вэ? Гэхдээ эцсийд өнөөдөр толгой сайтай гэдэг юм уу тэр улсууд сайхан амьдарч чадж байна уу таны бодлоор юу гэж бодож байна? Математик гэдэг бол одоо бүх шинжлэх ухааны анхдагч одоо суур гэдэг үстэй тийм ээ. Хөнгөн атлетикийн бүх одоо спортын хаан гэдэгтэй адилхан математик бол бүх шинжлэх ухааны хамгийн гол зүйл анхдагч нь гэж явдаг. Тэгээ өнөөдөр математик сайн хүмүүс за амьдран сайн гэдэг юм уу тэр хүмүүсийн хийсэн юм өнөөдөр Монголын хөгжилд түшиж болж одоо нөлөөлж чадчихэв үү? Яг математик бол бүх юмны үндсэлтэй тийм ээ. Гэхдээ яг ингээ харж яхад яг математикийн багш гэл ингээд мэрэгчлэн усууд шүү дээ. Тэгээд ингээд багш нар чинь цалин ямар үлээ тийм ээ. Тэгэхээр бас ингээд математикаар ингээд цэвэр математикаар занималдаад ингээд явах юм бол бас амьдрал хэцүү л байгаа шүү дээ. Зүгээр математика өөр тийш нь хандуулаад одоо ингээд юм үйлдвэрийн бүтээгдэхүүн болгоод ингээд явах юм бол бас ашигтай байж магадгүй л дээ тийм ээ. Та энэ төр засгаас ямар шагнал авчихсан? 60 жилийн хойно мэдээ. 60 жилийн хойно. 60 жилийн. Намын гүшүүн да? Биш ээ. Аль нам гүшүүн биш. Аль нам биш. Тэгвэл таныг яаж мэдээл одон ч тодорхойлохгүй. Та ядаж энэ хоёр том намынх нь гишүүн болоод энээсээ өчөөхөн жоохон юм гаргахад л таныг нэг янз бүрийн алтан гацсаас нь дээшэл одон тодорхойлож явах байх л та. За та энэ байгаль орчны нэг бохирдлын талаар ус юм ярих гэсэндээ байгаль орчны математик загварчлаар одоо яаж энийг хийх вэ? Тэгэхээр энэ манай Улаанбаатарт тойроод нэг 180 мянган айл байгаа юм л да. Тэгэхээр энэ 180 мянган айл одоо гашаанда жорлонтой. Тэгээд энэ гадаа гарч визэсдэг. Бид нар бол энэ байшингийн дулаахан болгоё.
дуртай сайхан амьддаг болгоё. Тэгээ дотор нь энэ шүршүүртэй болгоё тийм ээ. Угаал дуртай болгоё. Дотроо бизнес газартай ийм бид нар шинэ технологи боловсруулсан юм л да. Тэгээ тэр нь бол яадаг гэхээр энэ цэвэр усаа авчдаг. Цэвэр усаа бол тэр шүршүүр угаал дурдаа яадаг хэрэгжилдэг. Тэндээс гарсан тэр подвалд нь сайхан цэвэрлээ буцаад техник ус болгосон. Техник усаа илүү гарсан тэр гашаанд мод юугаа сайхан усалчдаг. Таны ярьж байгаа санаа бол одоо Европт бол одоо яг одоо за нийтээр хэрэгждэг маа гэхэд ер нь өнгөтэй баян улсууд бол яг тийм хэрэгжилчихэд шүү дээ. Гаднаас ус авдаг, өөрийнхөө усыг бүх юм ингээ өөрөө өөртөө гаднаас сахилгаан авдаг ингээл бүх юм өөрөө өөртөө нэг жижигхэн байгалаас одоо бус юмнаас тусгаарлагдсан нэг юм газрын дотор тэгэл манай тэр усаа жолонгийн систем бол ийм юм л да. Нөгөө өтгөн шингэний тусны ялгаар авчдаг. Тэгээд тэр өтгөн шингэний бол дараа нь бид нар бас нэг бизнес маягаар буцаагаад цэвэрлэдэг тийм ээ. Тэр цэвэрлсэн юугаараа бол тэр өтгөнөөс нь бол олон айл тавиад ингэх юм бол бид нар тэнд нь үйлдвэр байгуулж болно гэж боддог байхгүй юу. Өтгөнөөс нь бол бид нар тэр байгалийн хий гаргаад тэндээс нь одоо байгалийн хийнээс нь шууд цахилгаан болгодог шинэ технологи байж та Америкт. Гэхдээ та тэгвэл энийг биш үү? Энэ чухал юм бол энэ айлуудын юм 2 мегаваттын цахилгаан станц байгуулж болж байгаа байхгүй. Хямдхан одоо Солонгост бол 12 мегаваттын цахилгаан станц тэр Америкээс судалж авсан байна лээ 36 сая доллараар авсан. Тэгээ манай юу бол өргөний юуны гол дээр байсан нэг цахилгаан станц ховдод тэр чинь 12 мегаватт тэгсэн мөртлөө нэлээд үнэтэй гарч ирлээ. Тэгэхээр энэ шинэ технологиудыг бол манайд илүү хэрэгжүүлэх ашигтай байхгүй. Тэр бол манай байгаль эхлүүд ямар ч нөлөө байхгүй. Энэ харин энэ ялгцсан юм чинь харин боловсруулад эргээд цахилгаан станц болгох цахилгаан гаргаад ирдэг. Энэ бол их ашигтай байхгүй. Та тэгээд энэ санаануудаа за Монголын төр тамтхын хооронд нэг яамны сайд тамтхын хооронд том баян компани хамтчил яадаг. Одоо шил юу гэдэг MCS бол бас л том компани шүү дээ. Энэ таны энэ санааг бол хүлээгээд авах юм шүү. Би тэгж хандж үзэх хэлтэй. Үчих хэрэгтэй шүү дээ. MCS шин MCS-ийн нөхцөлд харж байгаа бол тантай холбоо өрөө таны энэ санааг авах юм бол заавал гадны өндөр технологи үнэтэй технологиор юм хийнэ гэж байхын оронд таны энэ хийснийг судлаад үзээд шалгаад яаж болох л байх л да. Тэгэхээр би ингэ бодод байгаа энэ бүх айлуудыг цөмийн өндөр төвийн одоо бохирдтой холбочихсон энэ өндөр байшингууд барьж оруулна гэдэг шиг байна л да. Энэ бол маш хүнтэй төлөвлөгөө юм шиг тийм. Тэрний оронд харин энэ айлуудыг сайхан гудамж талбайтай нөгөө хашаануудын сайхан цэх бариад дотор нь сайхан засмал зам машиныхын замын тавиад дотор нь сайхан юм тухтай сайхан амьдрах энэ байшин юуг нь энэ айлууд чинь цөмөр би судалгаа хийгээд үзэхэд 80% нь ерөөсөө бид нар тэр өндөр байшинд орохгүй хашаанд байна. Яг л бид нар газар хэрэгтэй гэдэг байхгүй. Тэгээ энэ чинь сайхан ингээд community одоо хамтын хөгжлийн юм юугаар ингээд бариад ингээд хамтын хөгжил гэдэг чинь бол ногоон хамтын хөгжил гэж ядахгүй тусгай тийм механизм. Тэргээр ингээд барих юм бол энэ айлуудыг сайхан тухтай яачих юм бол энэ айлуудын тэр хашаач нь одоо үнд ороод банкнд тавьж болох капитал гэдэг эхлэх байхгүй тийм ээ. Одоо бол тэр гэртээ нэг ийм яажгийн хашаатай юм шиг ямар ч банк бол тоохгүй хаа. Бид нар бол ард түмний ингээд үнэтэй ийм юу туулгач юм бол эдгээр чинь тэнийг банкнд тавьж болно, зээл авч болно. Одоо тэрлүүч нь уsul хушуурна. Тэгээд хушуурхын хэрээр чинь тэр хавийн чинь юу чинь үнд ороод ингээл баяжил эхлэхгүй. Манайх 13 дугаар харуулт байдаг л та. Өнгөрсөн жил өвөл шөнө дотор санхаа онгойлоход бол угаар нөгөө нүүрсний угаар өнөртгөл байсан. Төлөгчн нүүрс. Энэ жил бол маш их өнөртөж байгаа. Тэгэхээр өнөөдөр чинь сони телевизээр юу гэж ярьж байгаа нөхөр нөгөө утаа гардггүй 100 хэдэр гэж яриад л одоо утаа багслаа гэж яриад бүр шал худлаа. Утаа бол энэ жил бол бүр урд уртч ирээдүйгээс улам их болоод. Энийг яаж одоо зогсоох вэ? Тэгэхээр бидний бодлого бол энэ тэр суух түлш гэдэг бол эхний асуудал биш гэж бодоод байгаа. Хэрвээ л тэр байшин энэ дулаанаа алдаад л ингээд бид нар ч одоо нүүрс энэ энергиэр эрчим хүчээр зодож амьдардаг юм улсууд байна шүү дээ.
тэр энерги алдж илээдэг, эрчим хүч алдж илээдэг, дээр нь төлжил идэг тийм ээ. Тэгэхээр бид нар эхлээд тэр дулааны алдагдлыг багасгадаг тэр юугаа ингээд сайн хийгээд энэ бодлогыг сайн яах юм бол тэр өндөр байшингаа барьна уу, тэр гашаанд байгаа айлуудын цөмөөрөө сайхан эрчим хүчний алдагдлыг уулах юм бол бид нар заавал нүүрс төлөхгүй бүр өөр шинэ технологиудыг нэвтрүүлж болно шүү дээ. Бүр шалнаас халддаг ч юм уу, цаглагнаас халддаг ч юм уу, хийн газаар халддаг ч юм уу, нарнаар халддаг ч юм уу, өснөө технологиуд. Энэс яагаад нэвтрүүлж болохгүй нэхээс энэ байшин ингээд дулаан алдчих тэрнийг нэвтрүүлэх боломжцойг болчиход байгаа байхгүй. Тэгэхээр бид нар тэр суух муух тэр нүүрсний салаас хөөцсөний оронд эхлээд тэр дулааны алдагдлыг багасгах тал дээр л анхаарах хэрэгтэй. Энэ Америкт бол тэрнийг анхаарал шүү одоо. Тэгээд танаас нэг улс төрсөн маягаар зүгээр шал өөр математиктэй холбоогүй асуулт тавьмаар байл да. Бид нар монголчууд арчлалт ороод одоо 22 дахь жилдээ орлоо. Энэ 22 жилийг та нэг товчхон дүгнвэл бид зөв замаар явж гинэ, буруу замаар явж гинэ та юу гэж бодож Гэнэ байна? сонгуул явуулдаг боллоо тийм ээ. Энэ олон намтай боллоо. Энэ зах зээлийн нийгэмд шилжиж байна тийм ээ. Гэхдээ энд дутуу юм их биш тийм ээ. Одоо жишээлбэл миний түрүү яриад байгаа энэ зах зээлийн нийгэмд шилжсэн мөртлөө санхүүгийн механизм дор тийм ээ хөгжив. Энэ одоо ингээд нэг одоо энэ хариуцлагын систем одоо нөгөөтг энэ янз бүрийн төрлийн юм байгууллага төрийн юмнуудад төсмүүдүүдийг хяндаг одоо энэ системүүд бол бас муу шүү тийм ээ. Өөрөөр хэлбэл тэр аюулгчдыг шалгадаг, хяндаг энэ хүн юу идчих вэ яав энэ мөнгө зөв явж гэнэ буруу явж гэнэ энэ хүний хармаар хэр орчод байна хэдэн тэр жинхэнэ ажил руугаа орж ин тэрний чинь хяндаг тийм систем байхгүй. Тэрийг хянж болох математик загварчлал гэж байж болох уу? Бүх юмыг логикоор хийх юм бол хуулаа яг тэр математик логикийн маягаар энэ хууль нь хийгэлжээд энэ хууль нь бүтгүүл энэ араа гэмт хэрэгтэй байна гэх ингээд шууд яадаг тийм хуулиуд нь байх юм бол яг математиктай адилхан шүү дээ. Өөрөөр хэлбэл улс төрийг бас математик загварчлалаар тодорхойлж болох. Энэ хууль нь биелэгдэхгүй бол энэ хууль нь биелэгдэхгүй тийм ээ. Энэ хуулийг чи биелүүлж чадаагүй бол энэ хуулийг биелүүлээгүй гэсэн үг байна гэх тийм ээ. Ингээ математик маягаар юм логикоор явах юм бол энэ чинь бол яг математиктай адилхан хуулийг бол тэгж хийж болдог байхгүй. Чин зүгээр тоглоомын дүрмшгэл байхгүй. Чи энийг ингэчих юм бол энэ тал руугаа яв, ингэж бол ийш яв. Тийм ээ? Энэ зүйл адилхан шүү дээ. Математик яг тийм нөгөө логик дээр за энэ дээр тим гэх юм бол нэг тим үгүй гэх юм бол 0 гэдэг ч юм уу тийм ээ? Ингээд яг явдаг байхгүй юу? Компьютер гэсэн цөмөр тим югаар явж байгаа. Компьютер тийм бүх юм логикоор л явдаг байхгүй юу? Тэрнээс логик нь өөр, хууль нь өөр гэх юм бол тийм байдаг. Зүгээр тэр хуулинд буруу хийсэн учраас тэр математикаас тэр гадаадд сурсан монголчууд ингээл өөр хоорондоо ярьдаг л да. Ер нь монголчууд бол их сайн хичээлдээ сайн, математикт бол сайн, ер нь ямар ч хичээл толгойтой гэж ярьдаг. Монголчууд үнэхээр гадаадын оюутнуудын дэргэд математик тэр сэтгэлгээ, логик сэтгэлгээ үнэхээр сайн уу? Тэр бол тэр сэтгэлгээний соёлоос болдог. Эрдэл. Тий, тэрнээс ч тэр нь сайн энэ сайн гэдэг юм. Тэр яаж сэтгэж сурж байна тийм ээ? Яаж тэр математикийг харж сурж байна? Энэ одоо ингээд 2 дээр 2-ыг нэм гэдэг чинь юу юм гэхээр тийм ийм 2 ийм хэрчмийг ингээд нэмчихэр энэ чинь ингээд 2 болчих юм гэдэг тийм тэр чинь хүн харж чаддаг байхгүй. Тэгээ математик тэгээ ойлгоод сурчих юм бол ямар шүнгээ сурна л да. Гэхдээ Монгол улсууд тэрэн дээр илүү ус гэрхэ юм шиг байна л да. Гэхдээ нэг миний өнгөрсөн жилийн сүүлчийн зочин бас тантай адилхан математикч мэргэжлээ лам 6 ярьцлага байдаг шүү дээ. Нэг сонд төгс ярьцлага. Өнөөдөр сангийн сайд нь ерөнхий сайд нь нэг дахин өслөө гэж ярьж байгаа энэ тэрний болсон цагт Монгол улс хөгжнө гэж. Та энтэй санал нэг үү? Нэг дахин өснө гэдэг чинь бол ерөөсөө өсөөгүй гэсэн үг байхгүй юу? Хуучнаар л юм гэсэн үг. 100 өснө гэдэг чинь 100-ны 1 гэх юм бол өсчиж байна. 2 дахин өссөн бол 2 дахин өссөн л гэж ярих хэрэгтэй байхгүй. Тэрхгүй л 1 дахин өсчих юм бол ерөөсөө өсөөгүй хуучнараа байл гэсэн үг шүү дээ. Ер нь тэгээд Монгол эсвэл тэд нар үнэхээр үнэ хэлээд байгаа юм ерөөсөө өсөөгүй юм байна. Нэг дахин өсчлөө гэж хуучнаас ерөөсөө ялгаагүй л байна. Загвар тийм санаалтаар хэлж ирж болдог шүү дээ. Загвар. Тэгээ ер нь монголчууд буруу орчуулаад буруу ярьдаг болчихсон. Телевизээр кино мэнэ үзэж хахад чи.
би ямар нэг юм бодож байна гэл. Би нэг юм бодож байна гэсэн би ямар нэг юм чи ямар нэг юм харуу гэл. Тэгэж ярьдгүй үстэй монголчууд. Тэгсэн чи тэ одоо кинонд цөмөр бол та нэг ямар нэг юм яаж та ямар сайхан би юм ахуттай ч гэж яг шиг тэ. Та ямар сайхан битээ хэлдэг болохоос та ямар сайхан би мах тэгж ярьдгүйс. Тийм учраас энэ монголчуудын хэл яриа бас эвдэрч шít. Энэ 7 сарын 1-ний тухай сони хуулиар маш их гарсан. Таны бодлоор 7 сарын 1-нд чум юу болчих хэн буруутай юм? Хэн хариуцлах хүлээх ёстой? Гэхдээ одоо тэр 7 сарын 1-нд чинь одоо математикчны нүдээр харах уу энийг зүгээр эргэн хүний нүдээр хараад хэлэхэд олон одоо бухимдсан асуудал суглаад тэгэл тэр бухимдлал тайлсан болов гэж би харсан. Тэгэхээр тэр юм нь бол бухимдж байгаа тэр юм дээр нь цагдаа нар жоохон буруу ажилласан юм болов. Тэр улсуудыг жоохон намжихын оронд жоохон гал дээр нь тус нэмсэн юм шиг харагдсан. 5 хүний үхэлд хэн буруутай гэж та бодож байгаа? 5 хүний үхэлд хэн буруутай гэж та бодож байгаа? Тэгэхгүй тэр чинь одоо хайгаад байгаа юм шүү. Хайгаал байгаа. Тийм. Монгол орн одоо ер нь хаашаа явж байна энэ байдлаар ингээд хөгжиж байвал. Хөгжиж гэнэ үү? Зарим улсууд хөгжихгүй байна. Энэ одоо баян ядууг ялгаа хэтрээд ирэхээр одоо буруу замаар явж байна. Амьдрал ерөнхийдөө бол муудлаа гэж хэлж байна. Зарим хүмүүс үгүй ээ Монгол орн илүү хөгжиж сайхан боллоо. Илүү арчлалтай боллоо. Та нар дуртай зүйлээ ярьж гин гэж хэлдэг. Та юу гэж үзэж байна? Би түрүү хэлсэн технологи ш тийм ээ. Энэ олон уул уурхаагаас орж иж байгаа мөнгө төгрөг тийм ээ. Энэ бол хамгийн түрүүн юу руу орох хэрэгтэй гэхээр технологи руу орох хэрэгтэй. Тэгээ дараа нь үйлдвэрлэг орох хэрэгтэй. Тэгээ дараа нь тэр боловсрол эмнэлэг тэр халамжийнхаа мөнгө рүү. Тэгээ дараа нь танцгал руу орох хэрэгтэй. Танцгал руу. Манай бол хамгийн дөрөв танцгал ихлээр танцгал руу орчоод дараа нь нөгөө халамж руугаа тараачаад тэгээд нөгөө үйлдвэрт нь ордог юм уу. Тэгээд энэ технологи руу юмс. Өөрөөр жинхэнэ оюуныхаа гол юм руу хамгийн сүүлд нь ороод баг мөнгө орохгүй байхгүй. Эргээд толгойн уруугаа гарчаад байгаа байхгүй бодлого нь. Тэгэхээр хөгжихгүй гэсэн. Тэгэхээр дараа нь хэдэн жилийн дараа нэг хоосон нөхтэй зүйлдэж технологи бол тэгэл нэг хэдэн алтаа ухчихсан, нүүрсээ ухчихсан хэдэн нөхтөл үлдэж шүү дээ. Өөрөөр технологитой байж өндөр технологи шингэсэн бараа үйлдвэрлэж тэгжээж одоо бид нар энэ нүүрсийг чинь үнд хүргэнэ, энэ дэсийг чинь үнд хүргэнэ. Одоо юу гэдэг цаг ч юм уу, компьютер ч юм уу үйлдвэрлэдэг болж байна. Энэ чинь одоо ингээд нэвтрүүлдэг тийм санхүүгийн механизмуудтай ийм л байх хэрэгтэй шүү дээ. Тэгээ тэр нь хийж өгөхгүй бол манай улс бол одоо ингээд хэдий болгон дээрээс нэг мөнгө тараадаг, мөнгө хуваарлдаг, тэрийг хараад сууж идэг тийм байж болохгүй шүү дээ. Энэ чинь ард түмэн өөрснөө хөдөлж ижил хөгжөхөөс биш. Энэ одоо солонгосыг чи харж байхад солонгосууд чинь Америкт гаргаж байгаа бүх бараа бүртгэгдэх нь дандаа патенттэй. Ийм патенттэй. Тэгээд тэр патентаар чинь Америк хийж чадахгүй. Тэр патентаар хамгаалагдчих юм чинь. Тэгээд тэр бүтээгдэхүүнээрээ бол Америкийг зодож байгаа хгүй. Тэгээд тэндээс мөнгөний цуглуул авчих шүү дээ. Манайх бол тийм манай патент бол солонгосын дайны үеэр ч одоо Монголд бараг 200-300 солонгос хүүхдүүд ирж ирсэн. Тэр үед өмнөд солонгос бол хойд солонгосоос хөгжил муутай. Тийм үү. Монгол нь хойд солонгосоос илүү хөгжилтэй байсан. Тэр 53, 54, 55 солонгосын дайны үе те. Монголын амьдрал солонгосын амьдралаас илүү сайн байсан баг шүү дээ. Гэтэл өнөөдөр бүр яг эсрэг болчихсон байдаг. Энэ хиний буруу гэж та бодож байна. Математикчийн хамаагүй байх л да. Би энэ технологиор яриад шүү дээ. Технологид анхаараа. Энийг нэвтрүүл оюуны хөгжил рүү илүү анхаараач. Тий, оюун руу анхаараа. Энэ боловсролч гэсэн одоо хараа. Боловсрол одоо яаж соёлыг хийж өгөхгүй шүү дээ. Тийм ээ. Одоо математик, физик энтрээ үзэж байна те. Тэгээд цаана өшөө соёлууд байх хэрэгтэй байхгүй юу? Ахуйн соёл гэж хичээл орох хэрэгтэй байхгүй юу? Техник технологийн соёл гэж хичээл орох хэрэгтэй байхгүй юу? Энэ яаж хийдэг, яадаг тэрний шиг хүүхдүүд зааж байна. Дээр нь практик хүмүүс хичээл орох хэрэгтэй. Практик хүмүүс яаж цөмөр энийг чинь гахаан юу гэж яаж хийдэг, яаж тооцоолдог, яадаг тэрний чинь төсөв болгоод оюутны сурагч хийгээд тэрнийг хамгаалдаг тэр олон мэдлэгээ тэнд хэрэгж сурах хэрэгтэй байхгүй юу? Яаж энэ мэдлэгийг чинь сурдаг тийм ээ? Одоо энэ дээд сургуулиуд гэж дээд сургуулиуд чинь жоохон сургуулиуд. Тэгээд нэг хичээлийг шүү дээ. 3 хичээлийг нэг багш зааж шээ. Тэгж гурилж шээ. Тэгж болохгүй байхгүй юу? Одоо жишээлбэл би математикс матанализын зааж, аналитикийн метрын зааж, дискрет математикийн бий зааж тийм ээ? Манай тэр хойно бол дискрет математик нэг л багш таадаг байхгүй юу? Тийм учраас очин зөвлөлтөд. Тий. Тэгэхэд чинь
3 хичээлийг яаж тэр ганц багш чаддаг юм. Тэгэхээр чинь ингээл чанар нь муу ууц. Тэгэхээр энэ жижиг сургуулиудыг чинь нээлүүлээд том кафедр болгоод том танхим болгоод тэгж ажиллах хэрэгтэй байхгүй. Тэгэхээр манайх чинь тэгж чадахгүй шүү дээ. Та Оросд төгссөн. Одоо Оросны зөвлөл холбоот улсын Франц хэлтэй, англи хэлтэй. Өнөөгийн залуус ер нь Орос хэлийг тоохоо болчлаа. Бид одоо хятад руу их хушуурдаг болсон. Одоо англи хэл сурна, Америк руу гэж хушуурдаг болсон. Энэ талаар таны бодол зөв үү буруу юу? Бид хоёр төршөө ингээ бүр мөсөн хаяад таягдан хаях нь хэр зөв юм л да. Тэдний геополитикийн хувьд тэдний Оросын тэр хийсэн эрдэмтдийн хийсэн өчнөн бүтээлүүд идэхгүй. Ялангуяа математикийн бүтээлүүд Орос бол дэлхийд нэгдүгээр идэх. Ноёрхож байгаа. Ноёрхдаг тийм. Тийм учраас энэ Оросын тэр юг бол хэлийг бол хайж болохгүй л тэр хэлээр бол маш их үнэтэй юмуд байгаа. Нарийн юмуд байгаа. Бид нэр ингээд англиар юмас интернетээс юм авчихна гэж бодоод шүү дээ. Интернетээс яг нарийн дээр очоод та мөнгө төлөөгээд цаад нарийн дээр том юм юм бол дандаа мөнгөтэй цаад юм бол тэр ломносын юмнаас гарч ирсэн бүх тэр номнууд нь тийм байдаг. Бид нар зүгээр англиар юмас интернетээс бүх юм мэдээд авчихсан худлаахгүй. Цаанаа бол нарийн тэр том юм чинь цөмөөр номон дээр идэггүй. Тэр ном нь бол төлбөртэй. За үзэгчдээ манай өнөөдрийн нэвтрүүлэгт буюу одоо оны анхны зочноор математикч та бүгд санаж байгаа социализм үед боловсролын сайд байсан Эсцэрэнгуайн хүү математикч мөн авах ажил энэ цэвэр технологийн төвийн захирал санчирхуу оролцлоо. Ингээд өнгөрсөн оны сүүлчийн зочин энэ оны эхний зочноор математик голж бид асуудлыг ярьлаа. Ингээд танд сүүлчийн 1 минутыг үлдээе да. За. Ингээд 12 он гэдэг чинь одоо сонгуулийн жил болж байна тийм ээ. 11 онд чинь нэлээд олон юмнууд болж өнгөрлөө. Тэгээ 12 онд бас сонин юмнууд гарнах тийм ээ. Одоо энэ олон дарангуулагчд бол нэлээд унтчлаа энэ 11 онд 12 онд одоо ямар он болох би мэдэхгүй юм л да тийм ээ. Гэхдээ би бодоход 12 онд энэ Монголын энэ бохирдол арилгахад нэлээд ахистай жил болоосоо гэж би бодож байна. Энэ төр засаг нь анхаарад ойлгоод энэ дээр том дөрвтэй арга хэмжээнүүд авч игэл бид нар мэтийн ингэж хаваараа зүтгэж байгаа улсууд бол тэднэртэйгээ хамтраад энэ бохирдлын эсрэг бол нэлээд дөрвтэй ажил хийж болох л гэж найдаад байна. За баярлалаа. Үзэгчдээ энэ нэвтрүүлэг маргааш 9 цаг 30 минутаас давтна. Мөн би өөрийн Facebook хуудас, YouTube хуудсан дээр тавих болно. Баярлалаа.